Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Цахилгаан хэлхээ Крокофийн дүрм. За, Крокофийн дүрм маань хоёр төрлийн дүрм байдаг. Нэгдүгээр дүрм нь гүйдлийн дүрм, хоёрдугаар дүрм буюу хүчлийн дүрм байдаг. За, нэгдүгээр дүрм буюу цахилгаан хэлхээний салаалж байгаа зангилаан дээрх дүрмүүд байна. За, ямар нэгэн утаснууд ингээд холбогдсон. За, 3-аас дээш утас ингээд холбогдсон байгаа цэгийг бол зангилаа гэж нэрлэдэг. За, энэ зангилаан дээр орсон гүйдэл нь гарсан гүйдэлтэйгээ тэнцүү байдгаа гэдгийг илэрхийлдэг дүрм бол нэгдүгээр дүрм. За, нэгдүгээр дүрмийг хэдүүлээ. За, энд 9 мА гүйдэл зангилаан дээр 2 салаалаад 3 мА 6 мА болж бол энэ зангилаан дээр 3 мА 6 мА гүйдэл орж 9 мА болж байна гэдг нь харагдаж байна. За, үүнийг бид нэр зангилаа гэж нэрлэж байна. За, мөн дараагийн нэг жишээ байна. За, энэ зангилаа цэг дээр 6 мА 6 мА 12 мА маань хоёр тишээ салаалж байгаа бол энэ дээр 6 мА 6 мА гүйдэл орж энэ зангилаа руу орж зангилаанаас гарахдаа 12 мА болж байна гэдг нь харагдаж байна. За, ингэхээр зангилааны орж байгаа гүйдлүүдээ энэ хоёр жишээн дээр бол 1 гээд авчих юм бол зангилаагаас гарч байгаа гүйдлүүдээ 2 3 гэж авчих юм бол зангилааны нэгдүгээр гүйдэл маань 2 3 дугаар гүйдэлтэйгээ тэнцүү буюу зангилааны орсон гүйдлийн нийлбэр нь гарсан гүйдлийн нийлбэртэй тэнцүү. Өөрөөр хэлбэл нийт гүйдэл маань тэгтээ зангилаан дээрх хэлхээний гүйдлийн айлгой нийлбэр маань тэгтээ тэнцүү байна гэдэг нь эндээс харагдаж байна. Крокофийн 2 дугаар дүрм. Крокофийн 2 дугаар дүрм болвол битүү хүрээнүүдийг тооцоолдог. За, одоо энэ харагдаж байгаа цахилгаан хэлхий бол 3 битүү хүрээнээс бүрдэж байна. За, нэгдүгээр битүү хүрээ бол энэ хэсэг байна. За, хоёрдугаар битүү хүрээ бол энэ хэсэг ингээ орж ирнэ. За, гуравдугаар битүү хүрээ бол ингээд гадна талын тойргоор ингээ байна. Ингээ 3 битүү хүрээ байна гэж харж байна. За, бид нэр энэ битүү хүрээ бодлогон дотор өөрсдийн гэсэн дурын чиглэлийг сонгож болдог. За, би бол ийм цагийн зүйний дагуу ийм чиглэл сонгож байна. За, эсрэгээр нь ч гэсэн сонгож болдог. За, энэ тэгвэл битүү хүрээний дотор бол юу авч үзт юм бэ гэхээр тухайн тэр дурын битүү хүрээний дотор байгаа нийт цахилгаан хөтлөгч хүчнийх нь айлгуур нийлбэр нь тэдний хэрэглэгчдэр унж байгаа хүчтлийн айлгуур нийлбэртэй тэнцүү байдгаа гэсэн дүрм байдгаа. Зэг мөрддөг. За, энд чиний сонгож авсан чиглэл цахилгаан хөтлөгч хүчний нэмэх туйлын эсрэг байх юм бол цахилгаан хөтлөгч хүчтлээ хасах тэмдэгтэйгээр авдаг гэсэн. Хэрвээ чиний цахилгаан хөтлөгч хүч чинь нэмэх тэмдэг нь чиний авсан чиглэлтэй нэг талтай байж байгаа юм бол чи цахилгаан хөтлөгч хүчийн нэмэх тэмдэгтээ авна. За, хэрвээ резистор дээр гүйж байгаа гүйдлийн сонгосон чиглэл чинь чиний авсан чиглэлийн эсрэг байх юм бол тэн дээр унж байгаа хүчтлээ бид хасах тэмдэгтээ авна. Хэрвээ гүйдлийн чиглэл чиний авсан чиглэл хоёр давхцаж байгаа тохиолдолд нэмэх тэмдэгтээ авна. За, нэмж хэлэхэд физик дээр бол хасах тэмдэг бол миний сонгосон чиглэлийн эсрэг гэдэг утгыг агуулж ядгаа гэдгийг та бүхэн маань мэдж байгаа. За, ингээд энэ дөрвөн чанарыг эрхэмлээд тэр хоёр дүрмийг мөрдөж цахилгаан хэлхээний бодлого тооцоолж хүчтлийн чиглэлийг олоход бол хялбар байдгаа. Үүнийг ингээд бодлогон дээр хэрэглээрээ амжилт хүсье.